За ганхуха хаа хандах нүэ? Зэ уг нь саяхан Япон улс руу явчаад ирсэн. Тэгээд манайхан бас нэвтрүүлэг үзсэн баг. Хоккайдо мужийн Саппоро хотын талаар нэвтрүүлэг хийсэн. Тэгээд буцаад Япон явах шаардлага гарлаа л да. Шаардлага гарлаач явах уу? Энэ жил Токио хотод Японы авто шоу 45 дахь удаага болж байгаа. Энэ бас тэгш тоо. Тэгээд миний бас машин сонирхдаг хүний хувьд бол энэ шоуыг үзмээр санагдаад буцаад буян тухайхын асуудал төрөөд ирлээ. Ер нь бол дэлхийд дээр алдартай 3 авто шоу байдаг л да. Мэдээж хамгийн ихнийх нь бол Женевд болдог. Тэгээд Франкфурт Майнд болдог. Тэгээд 2 жил тутам Японд болдог. Одоо 45 дахь гэдэг нь бол тэгш тоо. Тэгээд машин үйлдвэрлэгчдийн хүссэн хүлээсэн их тийм сайхан шоу болдог. Би бол нэг 10 жилийн өмнө Женевд очиж үзчихсэйг санагдаад байна. Тэгээд одоо энэ хооронд бол 10 жилийн дотор бол одоо машин үйлдвэрлэгчдийн техник технологи одоо өсрөнгөө хөгжсөн байгаа. Тэгээд Монголынхаа үзэгчд бас Токиогийн авто шоунд дээр очиод шинэ машинууд, шинэ технологиуд, шинэ дэвшилт прогрессуудыг бас танилцуулъя гэж бодлоо. Тэгээд буян тухайдаа ирчээд байж энэ да. За бид хоёр өдөөсөө шонгосноосоо буугаад буудлаа авчаад Токио хотын төв буюу Шибуяд хүрэлцэн ирлээ. Хүн болон яг Шибуягийн Criss Cross хүмүүсийн сонин санагдсан юм шиг байгаа. Зөөлтөдлөө энд ирдэг. A few moments later. За Японч Айдоны мөн хотод өөрийн гэсэн уулзах зэгтэй байдаг. Жишээд Улаанбаатар хотод одоо юу гэдгийг Сквадрын талбай дээр уулзъя гэдэг ч юм уу. Тэгвэл Токиочууд бол уулзах газар бол ерөөсөө энэ Шибуягийн энэ талбай дээр нэг Хачико гэдэг байгаа тийм. Алдартай нохоо кино байдаг. Манайхан бүгдээрээ сайн үзсэн баг. Эзэн насварчаад эзнийхээ нь хүлээгээд байдаг нохоо байдаг. Токиочуудын ер нь бол Токиод ирсэн хүмүүсийн хаана уулзахгүйгээр тэр Шибуя дээр Хачико дээр уулзъя гэдэг. Тийм учраас энэ их алдартай болсон. Ийм бүгдээ. За бид хоёр ингээ маргааш машинуудаа үзнэ. Хэдүүд явж байгаа. За бид хоёр өглөө эртхэн босоод гол зорьсон газраа хүрээд ирлээ. Өнөөдөр их сайхан гоё нартай өдөр байна. Тэгээд энэ бол Big Side гэдэг Токиогийн төвөөс нэг 7-8 км-ийн мудаа сая автобусаар яваад ирлээ. Газар ийм үжлэнгийн том павильон байдаг. За энэ бол жил болгоно том арга зохион байгуулдаг. Тэгээд 2 жил тусам Tokyo Motor Show гэдэг гоё одоо машины үйлчлэн зохион байгуулж байна. Энэ бол Токиогийн хувьд тэр дундаа дэлхийн машин үйлдвэрчдийн хувьд бол том ивент. Тэгээд бид хоёрын гол зорж ирсэн зорилго маань энэ. Тэгээд сая ингээд ороод ирэхэд бол нэг юм хоёр лайн үүссэн байна. Нэг нь бол нөгөө онлайн тикет авсан хүмүүсээс оруулдаг юм байна. Нөгөөх нь болохоор тикет авч амжаагүй хүмүүсийг оруулдаг хоёр лайн байсан юм. Тэр лайнаар нь ороод билетээ авлаа 1800 йен. За йенийг тооцохдоо удаагийн манай ханшраа 21.6 доллар байгаа. Гэхдээ ерөнхийдөө 24 жил явж байгаа амар байдаг. Тэгэхээр 1800 36 мянган төгрөгийн үнэтэй билеттэй юм байна. Тэгээд хэдүүдээ явж орж үзье. Ай доозо. За бид хоёр үдээс өмнө бас Tokyo Auto Motor Show 2017 нэлээд явж үзлээ. Тэгэхээр юм барагдахгүй их
том талбайтай юм байна. Ерөнхийдөө зохион байгуулалтын хувьд дөрвөн том одоо талбайгаас бүрднэ гэж хэлж болно. East, West, North, South гэсэн одоо баруун зүүн хойд урд гэсэн том дөрвөн павильонтай юм байна. Тэгээд энэ Tokyo Automotive Show бол үнэхээр бүт хөжилдөг маш олон сайхан машинууд зөндөө байна. Ерөнхийдөө том машин үйлдвэрлэгч нар бол одоо дөрвөн том заалын гол хэсэгт нь байрлаж юм байна. Жишээ нь одоо энэ баруун талд гэхэд BMW, Benz хоёр яг өөдөөс харсан байх жишээтэй. Зүүн талын голд нь Nissan маш том павильоныг зассан байх жишээтэй. За Toyota гэхэд бол бүр дангаараа нэг павильоныг тэрчгээр нь авсан байх жишээтэй. Яг үүдэр ороод ирэхэд Японы одоо жижиг компаниуд Suzuki, Mitsubishi-нууд байж байгаа жишээтэй. Ерөнхийдөө ингээд хуваарлт нь юм байна. Тэгээд зохион байгуулалт маш өндөртэй, маш сайн үнэхээр гоё газар байна. Тэгээд машин болгон дээр очиж тайлбар хийгээд байна гэдэг бол бас үнэхээр хүндрэлтэй юм байна. Тэр утгаас тийм сонирхолтойгүйж байна. Тийм учраас бүгдээрээ шоу гэж нэрсэн утга нь үнэхээр шоу байдаг юм байна. Машинаар яаж шоу хийдгийг бол Японы ард түмэн үзүүлж чадчихна гэдэг хэдүүд явж шоу үзцгээе. Вау. За анх 2002 онд санаж би анх BMW Z3 гэж Монгол хамгийн анхныг нь оруулж ирж байсан. Одоо бол дараагийн generation BMW Z4. Тэр гайхамшигтай болсон юм байна. Тэр үед юм Z3 маань James Bond-ийн машин гэж амар модонд ороод тэр үеийн манай Rock Pop-ийн машин шоугийн бүгдээрээ тэр машиныг авч клип нэ тэр юм дээр тоглуулж байсан. Одоо нөгөөт маань явсаар бол ийм гоё болсон. Тэр явсаар Mercedes-Benz салон дээр ирлээ. Тэгэхээр Mercedes-Benz-ийн маань одоо мөнгө шилдэг модельудаа за бидний хамгийн хайртай дуртай G-class үлдэн сайхан чулаан G-class байж байна. Энэ хүмүүсийн шаваад байгаа нь бол Maybach гэр арай тусдаа өөр дизайнтай байдаг гэсэн бол сүүлийн одоо 5-6 жилээс хойш ерөнхийдөө Maybach маань S-class болоод хөгжсөн гэж би ойлгож байгаа. Тэгээд тийм л байна л да. Яг S-class-та дизайны бол маш адилхан. Тэгвэл гоё шилжүүлсэн. Хамгийн таалагдж байгаа зүйл нь бол мэдээж Maybach-ыг гүнж байгаа хүмүүс бол өөрөө бариад яваад их зөксгөө мэдээж дандаа жолоочтой явах хэрэгтэй. Хүмүүс баяжууд зориулсан тийм биш. Тэгээ яг ард сууж явж байгаа тэр комфортыг бол үнэхээр Maybach дээд зэрэгээр харин унтаж явж болохоор тийм гоё. За бид хоёр бас ингээд явж байгаад энэ трактор хүрээд ирлээ. Тэгээд Scania гэдэг энэ Шведийн одоо алдартай юм трак байдаг. Тэгээд сайн залуу тайлбарлаж байна. Thank you very much. Thank you. For introduction. За мэдээж трак бол хамгийн чухал нь хүмүүсийнхаа тэр хол замд явж байгаа учраас тав тухтай байдлын илүү хангадаг байдгүй гэж би өөртөө ойлгож байгаа. Тэгээд мэдээж хол замд явна гэдэг нь very comfortable байх ёстой. Тэгээд ардталтаа бас юм sleeping одоо унтлын ортой юм шиг байна. Дээрээ гоё юм үттэй. Вау. Storage юм маш ихтэй. За энэ бол маш гоё зөөлхөн. Хол замд бол ингээ унтаа явчихна. Энэ ч лайттай. Гоё юм аа. Окей. За мэдээж жолоочос бол Окей. амар гоё хөнгөн байх бах. Та суугаад үзье. Амар гоё яг нэг зүгээр энгийн жижигхэн машинд явж байгаа юм шиг л тийм мэдрэмжтэй байдаг юм байна шүү дээ. Тэгээ өрөөд мөрөөд бол үнэхээр түрүүн би нэг юу үзүүлсэн айгүй гоё зөөлх юм байд юм байлаа. Хойд павильон хүрээд ирлээ. Хойдлын павильоны баг заалтын хамгийн голд нь гэж хэлж болохоор Nissan одоо концерн бол хамгийн том талбай гэдэг юм байна. Тэр булангаас ийшээ одоо хичнээн метрийн. Ер нь бол автомашин үйлдвэрлэгч нарын одоо зангыг ямар павильонд ямар байранд авсныг бас шууд эндээс харж бодгийн юм шиг байна. Тэгээ сая харин явж байсан чинь хэдэн монголчууд энд явж байна. Тэгээ нэг нь би таньдаг залуу учраас тэгээд ихсэн харин манай Монголын Nissan моторсынхан маань харилцагч нарыгаа баг 20 гаруй залуучуудыг бас юм үзүүлээд энэ шоу үзүүлээд явж байгаа гинэ.
Тэгээд маргааш эдгээр одоо Йокогамад байдаг Nissan-ы төв оффист очиж үзээ тэр доорноос гоё галерей байдаг гэн. А мөн тэндээс Nissan-ын одоо хуучин үйлдвэрийг тийм гоё heritage музей болгосон гэн. Тэгээд тэнд очиж бас үзэхээр явж байгаа юм байна. Тэгээд бид хоёрыг бас сая уриллаа. Тэгээд нэгэн л одоо Токиод машин үүсгэж ирсэн юм чинь бас эдэртэй хамт яваад очиод бас үзчихвэл зүгээр ч юм уу гэж бодлоо. Тэгээд маргааш бас тийш явбал гоё юм байна. Тэгээд яг хэдүүлээ энэгээр явсан машинуудаа явж сонирхож байна. Тэгээд одоо ийшээ бүр том павильон Toyota-гийн байдаг гэж тэрийг явж орцгоё. Ер нь бол энэ зөвхөн машин биш байдаг юм байна. Энд ч одоо машины эд анги үйлдвэрлэдэг компаниуд тэгээд ерөөсөө бүх төрлийн дугуйны үйлдвэр одоо техник одоо юу гэм электроникийн ингээд бүх машинтай холбоотой бүх хүмүүс нэмсэн байдаг юм байна. Одоо бидний мэдхийн аюулгүйн дээр бол одоо шал өөр болсон байна шүү дээ. Одоо зөвхөн өрөөдөөсөө гардаг байсан бол одоо чинь хэдэн талаасаа гараад байгаа юм байна. Гайхамшигтай юм аа. Өдөрөө гараараа ингээд. За бид хоёр ерөнхийдөө дөрвөн том заадны гурваар нь орчдоо гэсэн үг. Одоо дараагийн том руу нь явж байна. Тэр нь одоо Toyota корпорац байгаа. Тэр нь бол ингээд яваад үзэж байхад бол машины хөгжил дэвшил бол аим гайхамшигтай болсон юм байна. Зүгээр баруун зүүнээ хардаг толин дээр ярихад толинууд нь улам жижиглээ л байх. Зарим концепт машинууд бүр юм нарийнхан ч болсон. Зарим нэг машинууд бүр толдгүйч болсон юм байна. Бүх юмыг камераар шийдэж байгаа юм байна. За ерөнхийдөө машинууд бол автопилот руу шилжиж байгаа юм байна. Тэгвэл над шиг яг машин бариад өөрөө ингээд кайф аваад явах дуртай хүнд бол зөвхөн автопилот хэр байдгийм бол яг автопилоттой тийм машин сууж үзсэнгүй л дээ. Гэтэ бол зөвхөн яг машин барих дуртай, машинаар бариад өөрөөсөө тэрээсээ кайф авах дуртай, хурдан явах дуртай, дрифт хийх дуртай хүмүүст бол автопилот бол хэдийдэн тийм сайн зүйл биш баг. Гэтэ магадгүй хүнээс илүү компьютер илүү ухаанчилсан, илүү сейфти талаасаа бодох юм бол ирээдүйдээ тэгэл бүгдээрээ хажуу талдаа нэг робот суулгацсан л машин маань өөрөө биднийг хүссэн газар хүргэж өгөөд л явах нь л дээ. Хөгжил бол дэвшил бол үнэхээр хурдан байна шүү. Бид нар бол одоо гүйцэхгүй юм шиг байна шүү. За явжлаа. За мөрөдлөгийн газар хүрээд ирлээ. Дан West Hall гэдэг нэгэн зайтай байдаг юм байна. Энд зорж ирсэн газар маань мэдээж Harley Davidson. Дээрээс нь Toyota-ны энэ хажууд багш байна. Энэ Citroen байна. Найдад явж циклийн гайхамшиг Harley Davidson ямар хөтөлбөр тавьж харцгаая. Йоо, ямар гоё ихтэй юм бэ. Мөрөө нэг араас ингэ барьж байгаа юм чинь. Бүх юм joystick-аар бүх юм гард орсон. 220 км/цаг явуултаа. Үнэн бичээс тооцсон. Хэд юм? 3,600,000. Гэдэг чинь 2 за 2-оор үлдэхэр чинь
72 сая. 72 сая төгрөг тий. Болж л ш 72 сая нормально. सारी रात मैं नच न जावा तेरे नाल मैं मस्त हो जावा सारी रात मैं नच न जावा 4 сая 500. 90 сая. 알았어. 좋은 사이면 또. 이거 다 옷다니기 성적은 뭐 팅크리기 성적. 탱킹 쪽으로 좋은 사이요? 그때 좋은 사이 때. 제주도 국팅 그때 모스 지금 쪽으로 때. 어디 그럼. Halloween, creepy crawly Halloween, trick or treating all in fun. October 31st has come. 자, 토요일 яг Токио автомото шоу үзчих яг энэ цаг мөчид 10 сарын 30-31 гээд нөгөө алдарт Halloween баяртаа таарчлаа л да. Тэгээ өчтөр орой Шибуягаар бас жоохон явлаа. Тэгэхэд бол үнэхээр энэ Halloween баярыг японочдод амар тэмдэглэдэг болсон юм байна. Манайхан бас одоо энэ баярыг сүүлийн үед залуучууд их тэмдэглэдэг байгаа гэж би өөртөө бодож байна. Зарим нэг нь бас жоохон гадны баяр ингэ тэмдэглэж өстой ч юм уу гүү ч юм уу гэж ярьцгааж байгаа шиг байна. Тэр нь 10 жилийн өмнөөс японочдод яг л адилхан ингэж ярьдаг байсан гинэ. Эсвэл өнөөдөр эргээд харсан чинь ерөөсөө шинжлэлийн дараа ордог хамгийн том баяр нь болж хувирсан байх шүү. Бүр даже 2 сарын 14-нд болдог нөгөө Валентины баяраас одоо их хэмжээгээр тэмдэглэдэг болсон юм байна. Нийт одоо зөвхөн энэ 30-31-нд эргэлдэж байгаа мөнгөнд үхэхэд одоо тэрбум долларын хэмжээний одоо бараа асилт одоо хурц хонор хоол унд одоо юу гэдгийг зарагддаг гэсэн ийм статистикийн мэдээ байна. Celtic started Halloween. They celebrated harvest time with gifts of food and wine. Гэхдээ анх Halloween баярыг авахтаа мэдээж Halloween баяр ч одоо манайхан бас зарим нь мэдж байгаа гэдэг хүүхдүүд орой өвч нөгөө хаад тогшоож чихэр гуугаад байдаг. Зүгээр яг тэрийг бол бараг хуульчилсан гэж хэлэх нь хайшаа хорч юм байна. Ягаад тэгэхээр японочдод өөрснөө угаасаа одоо бусдтай гай болох гэдэг юм уу бусдынхаа амар амгалан байдлыг алдагдуулахгүй гэдэг нэг тийм философитой усуд учраас хаад тогшоод айлаас нэг юм гуугаад байх нь бол зохимжгүй гэж үзээд зөвхөн тэр хувц сонрын үзээд одоо залуучууд баярлдаг тэр хэлбэрийн л одоо аваад үлдсэн гэж хэлж болно. Тэгэд өчтөр одоо ингээд бид нар Шибуягаар явж байхад бол нөл Halloween баяр байсан бол өнөөдөр ингээд яваад очиход ерөөсөө шууд нөгөө Halloween баярыг тэмдэглэж байгаа газрууд чинь Крисмсийн уур амьсгал болцсон. Нөгөө маск өмссөн байсан залуучууд чинь үжээ Санта Клаус болсон явж байгаа жишээтэй. Юм гэдэг бол үнэхээр хурдан өөрчлөж шүү. Тэгээд сонирхолтой юм үнэхээр бас залуучууд нь гоё хувцлахын энэ их ач холбогдол өгөхийн ягаад ч надад их сонирхолтой санагдлаа. Тэгээд бид хоёр явж лээ. За Токиотын бас нэг сайхан өглөө эхэлж байна. Тэгээд Викториас нэг зураг хүрэг авч байгаа хүмүүст бол их хацтай юм уу? Уг нь бол Токио яг өдөрт бол их тийм мантай, бороотой байдаг гин. Сайн ишгүй энэ жил их тийм гоё нартай 2 өдөр 3 өдөр болоход их нартай өдөр таарлаа. Тэгээд өчтөр
Automото show 2017 Токиогийн үнэхээр гайхамшигтай юм. Бүтэн өдөржингөө улаан иргэдэл явуулаа. За. Бид хоёр тайван цаг ахны сууж. Харин их зөв хувцалж очсон байх шүү. Хөөс мүзөмсөө их зөв болж. Үнэхээр том байгууламж юм байна. 4 том заалаас бүрддэг. Тэгээ 4 том зааландаа тэгээд дэлхийн бүх шилдэг машин үйлдвэрлэгчнэр өөрөөсдийнхээ павильоныг байрлуулсан байна. Ерөнхийдөө ингээд дүр зургийг харахад бол үнэхээр том авто концернууд бол одоо томод байдаг юм байна. Яг зүгээр заалны хаана байрлалаа авснаас нь шууд хараад хэлж болох юм байна. Одоо жишээлбэл Toyota корпорац гэдэг баруун зүгийн хамгийн том заалыг тэр чигээр нь ганцаараа бараг эзэмшсэн байх жишээтэй. За төвийн одоо хоёрхан том заалын нэг нь Benz BMW нөгөөдлийн Nissan хуваагаад авсан байх жишээтэй гэдэг ч юм уу. Зүгээр анзаарсан чинь Америкийн машинууд хөдийлөн хэрэггүй байх нь одоо яадаг юм бол Европ, Азийн зах зээл дээр хэрэггүй гэж үздэг юм болов мэдсэнгөө. Тэгээд өчигдөр харин тэр Nissan-ы машинуудыг сонирхоо явж байхад харин хэдэн монгол залуучууд таарлсан Monis гэдэг компани залуучууд таарлаа. Тэнд бас нэлээд олон монголчууд явж байгаа гэсэн харилцагч нарыгаа бас ингээд жил болгон Monis-ийн маань авч гоё юм үзүүлдэг гэж шүү. Энэ жилийнх нь яг энэ Tokyo Automotor Show таарсан юм байна. Тэгээд одоо бид хоёр азтаач гэх юм уу өнөөдөр өглөө ганхаа та завтаа бол бид нар Yokohamад байдаг Nissan-ы төв байр руу очиж үзэх юм. Та бас очиж машин сонирхдаг юм чинь энэ чинь очиж үзүүлэх сонирн байх болов уу гэж. Тэгээд дараа нь үдээс хойш бид нар бас Nissan-ы одоо бүр 30 оноос ахуулаад тавигдсан бүх тийм heritage буюу одоо vintage машинуудын тийм үзэсгэлэн байдаг гэж байна. Тэрийг бас очиж сонирхож гисэн сайхан урилгыг өгсөн. Тэгээд бид хоёр өнөөдөр угаасаа буцаад нэг автомото шоу руу явъя гэж бодож ирсэн бол үнэхээр ийм бас болцоо гарч байгаа дэр нь бас тийшээ яваад үзчихье гэж бодлоо. Тийм учраас өдөөний цаан дээр бас жоохон судлаа сууж байна л да. Ер нь энэ Nissan корпорац хизээ үүссэн байгуулсан түүхийг харахад их гоё юм байна. Ерөнхийдөө нэг Hashimoto гэдэг нөхөртэй холбоотой юм байна. Тэр бол 1911 онд Motor Car Works гэдэг компани байгуулад 14 онд хамгийн анхны DAT гэдэг машиныг бол үйлдвэрлэсэн юм байна. Тэр нь бол жижигхэн тийм суудлын машин байсан. Тэгэд очиод үдцгээ хэдүүлээ тэнд нь илүү олон зүйлийг бас хэдүүлээ орж харах байлгүй, ярих байлгүй тийм учраас Yokohama руу явъя. Би зүгээр Yokohama руу одоо 2 дахь явах гэж байна. Одоо 15 6 жилийн өмнө би нэг Yokohamад иржсэн сан чинь тэрнээс хойш одоо өөрсдөө байлгүй дээ. Тэр үед нэг хөлбөмбөгийн одоо ажиллаар яваад тэнд нэг хөлбөмбөгийн холбооны тийм хуралд суугаад тэгээ тэнд их алстаа уучлаар тэр үед яг Японы шигшээ багийг Zico гэдэг алдартай Бразилийн хөлбөмбөгч дасгалж үүссэн. Тэгээд тэр Zico-тойс хамт зураг хүргээ агуулж ирсэн тийм сонь түүхээс надад байна. За ингээд хэдүүлээ Yokohama. Yokohama хэмээх хот руу таксоор аваад Nissan корпорацийн head office дээр хүрэлцэн ирээд байна.ご来場いただきまして誠にありがとうございます。これからこちらのヘリテージコリドーについて簡単にご紹介させていただきたいと思います。Сүүлийн шинэ бүтээл Nissan Leaf гэдэг юм. Leaf гэдэг нь одоо навчгсан утгыг агуулж байгаа тийм. Бодвол энэ одоо 100% цэцлэг машин. Тэгээд явж дотор зүйлээ. Бензин хөдөлгөөртэй машинуудаас бол шал өөр юм байна. Цусмал хөдөлгөөртэй машинуудаас шал өөр юм байна. Хараа нь ерөөсөө joystick-ээр машин үйлдвэрлэгч нарын одоо ирээдүйн тенденц гэх юм уу ер нь бол ихэнх машин үйлдвэрлэгчнэр бол ерөөсөө бүгдээрээ энэ цахилгаан хөдөлгөөлөө шилжиж байгаа. Тэрийг бол дараагийн үйлдвэрлэгч манайхан бүгдээрээ мэддэг ба. Nissan корпорацийн одоо хамгийн сүүлд одоо ялангуяа Tokyo-гийн одоо авто шоуд дээр тавьсан шинэ бүтээл бол одоо Leaf гэдэг машин байна. Энэ одоо маш сүүлийн үед модод орж байгаа ийм машин байна. Nissan-ы нэг онцлог нь бол мэдээж бус машин үйлдвэрлэгчнэр бол чанарын хувьд адилхан боловч миний хувьд бол одоо үйлдвэрлэгч нарт бол тийм боломжийн үнэтэй үнийг санд болгохоор давуу талтай. За энэ бол одоо ингээд 4 цаг цэнэглээд 350 км явна гэдэг бол
чинь Монголын нөхцөлд хангалттай гэж би бодож байна. За цаашдаа ерөнхийдөө бол энийг бол яг хаа цахилгаанд бол гэхдээ нөгөө цахилгаан залгаж байгаа юм шиг лагер залгаж байгаа л да. Одоо цаашдаа юу болж байгаа гэхээр гараж доороо ийм цэнгэлдэг ийм wireless батарей байх болчдөг гэж. Тэгээд ерөөсө гараж руугаа орж тавиад гэртээ унтчаад буцаад ирдэг шөнө дотор машин чинь цэнгэлдгээр иймэр ерөнхийдөө хийж байгаа гэж сая тайлбарлаж чинь ярьж байна. Тэгээд үнэхээр машины хөгжлийг бол үнэхээр гүйцэх болсон юм байна. Гайхамшигтай болсон юм байна. Тэн дийбэлийн машин утга Монголын зах зээлд бас орж ирэх байх. Одоо үүний хувьд бол гэдэг нэг $30,000 юм шиг байна. Тэгэхээр яг манайх монголчууд бид нар бол гэдэг Prius-ийг хундаг байх тийм ээ. Яг шинээрээ Prius ямар үнэтэй байдгийг би бас сайн мэдэхгүй юм байна. $30,000-оор zero emission-тэй байгаль орчинд ээлтэй ийм сайхан машин аваад явна гэдэг нь гоё юм байна. За цаашаа явж үзье. Би бол өөрөө нэг хурдан машин дуртай учраас тийм GTR л одоо гоё сонин санагдаад юм л та хэдүүлээ тийшээ GTR-тай явж үзье. За би өөрөө жоохон хурдан машин дуртай. Тэр утгаараа одоо бол Liv-ээс илүү Liv бол үнэхээр гоё машин байна. Тэр бол ярих маа да. Одоо бол энэ гоё санагдаж байна. Энэ бол ингээд нэг суул дээр нь суух төрөл ингээд нэг амар юм барьцтай өөр мэдрэмж төрдөг шүү гэхээр. За Монголын залуучууд ялангуяа хурдан машин дуртай залуучууд уралдааны машин гэж бид яриа сурцсан. GTR бол үнэхээр бас GTR-ыг бас надад хэлүүлдэг сайн мэддэг байна. GTR угаараа ялгаатай гэхээр бас л яг адилхан. Одоо дэлхийн хамгийн хурдан машин Bugatti, Lamborghini, Ferrari, за Porsche гэдэг юм те. Энэ машинууд бол үзүүлэлтийн хувьд бол яг адилхан. Одоо яг тэнтэй адилхан үзүүлэлтээр хийхийг оролцсон Nissan-чууд маань. Гэхдээ баг үний хувьд бол за бараг 10 дахин хэмжээнд хэлцэж болох үстэй. Одоо энэ GTR бол одоо $100,000 байна шүү дээ. Тэгэхээр яг энэ хэмжээний хурдтай ийм Bugatti-г бол одоо тэгэл сая доллар шүү дээ тийм. Тэрүүгээрээ л онцлог. Тийм учраас GTR гэдэг бол хүчний гайхамшиг монгол залуучууд сүүлдээ маш их GTR ундаг болсон багтаа одоо мэдэж байна. Трол маш ихтэй юм байна. Харамсалтай нэг ингээд нөгөө тест драйв хийж юм байна. Би сая тест драйв хийгээд энд өмнөхөө үзүүлсэн манай өмнөх ланч харамсалтай гологч юм л да олон улсын өмнөх байх хэрэгтэй. Тэгээ би уг нь олон улсын өмнөдөө явж байгаа юм. Гэсэн хэдийч энэ Женевийн ямар юмны конвент гэх нь санаа өмнөгч нь холбогдоогүй байна гэж тест драйв хийх тэр болцоо маань болж байгаа шиг байна. Харамсалтай үнэтэй их хөө Монголд очиж байгаа Монгол залуучууд GTR-ыг оруулж чинь дээ. Энэ GTR-ын санаа зохион байгуулалт тайлбарлагч надад тайлбарлалаа. Өөрмөлч юм байна. Бусдыгаа бодвол. Ингээд энэ санааны чинь гол гэж яриад байдаг шүү дээ. Одоо энэ хоёр голтой. Яагаад хоёр голтой байгааны шалтгаан нь энийг бол манай хороп гэж яриад байдаг. Хороп нь ерөнхийдөө машиныхаа сүүлийн хэсэг буюу атал байрлалсан байна. Моторын хэсэг, хороптой хэсэг. Тэгээд хоёр голтой байдаг шалтгаан нь хороп нь ардаа байрлалтай холбоотой. Яагаад хороп нь ардаа байрлалсан гэхээр машины стейбл буюу тогтвортой байдал нь илүү хатдаггүй учраас ингээд хороп ардаа байгуулсан. Тэгэхээр энэ голоор бол машины ардлын хоёр дугуйг одоо хоропороо дамжиж эргүүлж байгаа бол буцаад реверс хийгээд энүүгээрээ машиныхаа уртлын хоёр дугуйг майждаг гэсэн үг л дээ ерөнхийдөө. Ингэж л тайлбарлаж байна. Сони юм байна. Би бол одоо бас энэ дэржил хороп нь яг машиныхаа хадалт байдгийг GTR-ийн хадалт байдгийг мэдлээ. Гоё юм байна. Мотор яаж нэгдээ хийлээ, хоёрдоо хийлээ, гуравдаа хийлээ. Ийм л байдаг юм шиг байна. Энд нэг гол юм байна л да тий. Тэр л ингээд нэг араараа шилжих асуудал юм байна шүү дээ. Ирмэний зарчим, Поршны зарчим, Моторны зарчим яаж ажилладаг юм бэ? Энэ шатлт явагдлаа, түлхлээ, буудлаа. 関係なら言葉を消せばいいやって思ってた恐れてただけどあれなんか違うかも全部一枚だから石のように硬いそんな自信もくれないままなで少し癒し
шинэ загвар Note гэдэг загвар байна. За ерөнхийдөө энэ загварыг манай монголчууд бидний сайн мэддэг плюстэй яг давтал дээр нөлөөлөлтөй ийм загвар юм байна. За плюсыг бодвол арай бензин зарцуулалт өшөө бараг 2 дахин бага гэж одоо сая тайлбарлалаа. Яагаад 2 дахин бага байдаг гэсэн моторны байрлалаас хамаардаг гинэ. Одоо юу гэх плюсийн ч болохоор цахилгаан мотортой бензин мотортой тэр байрлал нь бол ингээд паритетны байрлал бол Note-ыг бол араасаа байрлал учраас нэгийгээ тэтгэж явдаг учраас бензиний зарцуулалт нь нөгөө цахилгаан мотороор цэнэглэх хүчин чадал нь хамаагүй илүү байдаг учраас одоо тэрүүгээрээ давуу талтай гэж хэлж байгаа юм. Аас нэг юм хөргөн загвар байна. Ер нь бол монголчууд бидэд бол одоо бензин зарцуулалт тэр дундаа байгаль орчноо болдвол одоо энэ аюултай баг машин л хэрэгтэй л дээ. Тэр юм учраас энэ бол одоо Монголын нөхцөлд бас их л огшин загвар юм шиг байна. Явж. Allow me to introduce myself. Who knows what dastardly crime he might perpetrate next? He's a very clever archer. За нас яваад ч тэр юм уу жоохон тансаг загварууд таалагдаад идэг болчиход байгаа. Уг нь залуу байхдаа хурд хүчтэй явах байдаг гэсэн бол одоо жоохон тийм лагшери илүү гоё тансгууд нь. Энэ Сима загвар Nissan-ы надаа юу таалагдсан гэхээр энэ хянах самбар энэ нөгөө ихэнх машины чинь юм тэгшин байдаг шүү дээ. Энэ бол ийм гаранд хөвтэй хин. Тэг энэ аран дээр гараад тавьчаа. Тэгээд энэ ч ингээд бариа явж байхад ингээд яхад бол их л тийм тохиромжтой. Одоо тийм санаатай. Таач төрөөхөн л хурдтай машин гоё гэсэн шүү дээ. Нас яваад байна. Нас яваад багширж байна. Сая хэдхэн минутын дотор өгшөр явчихлаа шүү дээ. Окей. Нааш ороод ирсэн. Цагны загварыг бол одоо Benz ланх ингээд гоё яг энэ ретро цаг заавал байрлуулдаг бас яг тэрнтэй адилхан юм. Гоё маа. Үнэхээр гоё үнэтэй мод харагдаж байна. Үнэтэй байна. Сэмэртлөө Nissan бол ер нь одоо үнээрээ бол бас үрсэлтгүүц гайгүй үнэтэй шүү дээ. Ялангуяа ордог байхдаа манай дэвд бол бас гоё загварын гоё ансын машин болж гайгүй Benz-ээс хамаагүй амтхан гоё авч байна. Энэ модны үн үнээр гоё маа. Үнээр гоё тасаг хийсэн. Сайн нас надад их сонир татаад хөрхөн Nissan LV гэдэг загвар шиг байна. Юу надад сонир татсан хэрэг монголчууд маань нийт 3 саяулаа. Тэр дундаа бид нэр 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй байдсан байлээ. Би нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хамтарч ажиллаж тэд нар чадлаараа бас туслахыг хичээдэг л дээ. Тэр утгаараа энэ машин надад их таалагдчихлаа. Шууд ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ингээд тэрэгтэйгээ ингээд өөрснөө ингээд шууд адлаар нь яваад орчихгоо. Тэгээ энэ автомат ингээд өөрөө хомигдаад ингээд буучдаг. Nissan LV гэсэн юм гоё загвар байна. Ингээд өрөөс орж ирэл шууд ингээд Монгол шиг нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань гадуур дотор явхад үнэхээр хүндрэлтэй юм билээ. Би саяхан яг энэ тэрэгцтэй суугаад хотын гудамжинд оролцож үзсэн. Тэгээд яг энэ дээр сууж хүн мэдэрдэг юм байлээ л дээ. Үнэхээр түүнээс бол бид нар өдөр тутмынхаа ажил түүртэй тэр хүмүүсийн бэрхшээл төдийлөн ойшоодгүй хардггүй мэдэрдэг юм байлээ. Тэгэхээр энэ машин бол яг манай иргэдэд бол хамгийн тохиромжтой машин болов уу гэж харж байна. Гоё маа. Япончуудтай бүх юм хүний төлөө хийх юм да. Янз бүрээ. Бас л хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд. Ингээд суулаа автоматар өөрөө өргөдлөө. Ингээд кабин руу яваад орчихсон шүү дээ. За Nissan үйлдвэрийнхаа head office-тай сайхан танилцлаа. Нийтдээ 5 үйлдвэртэй гэж байна. Нэг нь бол мэдээж Японд үйлдвэрлэдэг. За энд бол олцоо бидний сайн мэддэг Nissan Patrol, X-Trail гэдэг том юмтай үйлдвэрлэдэг юм байна. За нөгөө 4 үйлдвэр нь болохоор нэг нь Энэтхэд байдаг гэж байна, Таиландд байдаг гэж байна, Америкт байдаг гэж байна. За тэгээд тэр дундаа бүр Англид байдаг гэж байна. Тэгээд өөрсдийнхөө зорилттой зах зээл дээр зориулсан машинуудаа тэнд үйлдвэрлэдэг юм байна. За Энэтхэгд болохоор мэдээж тэгэл хамгийн жижиг оврын машинуудыг үйлдвэрлэдэг байдгүй гэж бодож байна. За Таиландд бодоод ирэхээр илүү нэг agriculture тал руугаа, илүү pickup тал руугаа үйлдвэрлээд явчихдаг юм болоо. За Англид бол мэдээж Европын зах зээл дээр гарч байгаа машинуудыг үйлдвэрлэх байх. За Америкт явахаар за бидний мэдэх Таяна гэх юм уу тэгэл дэлхийн зах зээл дээр тэргүүлж байгаа машинууд нүүдүүлээд явдаг байхаа гэж бодож байна. Тэгээ өнөөдөр ямар ч Nissan Motors Corporation-ийн head office-тай танилцлаа.
Уг түүхээс нь сайн мэдэж авлаа. Одоо эндээс бид нар яваад түүхийн музей орно гэж байна. Зөв тэнд зураг авч болох юм уу болохгүй юм би сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хэдүүлээ Nissan Motor Corporation хизээ үүссэн, анхны загварууд нь юу байсан, сонирхолтой мэдээллүүдийг бас тэндээс олж авах гэж бодож байна. За ингээд бид хоёр явж лээ. Токиогийн автомотор шоу дээр Nissan-ы одоо Монголд Nissan-ы төлөөлж залуучуудад харилцсан их зүг боллоо шүү. Тэгээд залуучууд маань гахах та нар машин сонгож явж байгаа бол бид нар бас харилцагч нарыг авчираад Nissan-ы Yokohamад байдаг тийм Heritage музей гэж байдаг. Тэнд бол одоо Nissan-ы холбогдлолтой бүх машинууд байгаад тэнд та очиж сонирхтой гэж магадгүй гэдэг. Тэгээд дагаад түрээд ирсэн чинь үнэхээр зөв юм боллоо. Энэ бол одоо үнэхээр гайхамшигтай одоо энэ үйлдвэрийнхаа яг энэ талбай дээр юм музей байгуулсан байна. Нийтдээ энд одоо 350 орчим давтагдчихгүй нэгээр одоо загвар бүгд одоо үг түүхээ агуулсан юм загварын машинууд байгаа юм байна. Тэгээд тэр 350 машинаас одоогийн байдлаар нийтдээ бараг 70% нь шууд ингээд хүрдэл хөдлөөж явах хэмжээнд хүртэл ийм машинууд байгаа юм байна. Үнэхээр сайн нэг бүтэн ингээд тойроод яваад үзлээ. Үнэхээр гоё юм аа. За энэ бол хамгийн анхны Nissan-ы одоо загвар байж байна. Тэр үед бол Datsun гэдэг нэрээр гарч ирсэн. Энэ бол одоо 1933 оны одоо Nissan-ы хамгийн анхны загвар гэж баг хэлж болно. Datsun гэдэг нэр нь өөрөө их учиртай юм байлээ. Анх тэр компаниг бүтээхэд тэр хөрөнгө мөнгөнд босгоход 3 залуу тусалсан. Тэр 3 залуугийнхаа эхний үсгээр DAT гэж компани байгуулсан юм байна. За ингээд эхний загвар бол Datsun гэж нэрлсэн. Тэр нь англиар бол SON гэж анх байсан юм байна. Тэр нь болохоор DAT-ийн хүүхдүүд гэж байдлаар анхны компаниг энэ машинаа нэрлсэн юм байна л да. Тэгсэн харамсалтайгаар 31 онд одоо Son гэдэг нь англиар хүү гэж байгаа боловч Японы ханзанд очиод үзэхээр алдагдaltaй ашиггүй гэсэн тийм одоо агуулгатай юм байна л да. Тэгээд тэр үедээ тухайн үедээ хүмүүс энэ одоо энэ машин тэрийг явахгүй дээ энэ бол үнээр алдагдaltaй гэсэн ягаад чинь тэр нэг одоо superstitious гэж ярьдаг тэрийг дагаад 31 онд одоо Токиод их том үер болоо тэр үерд одоо тэр DAT компани одоо тэр машины үйлдвэрүүд нас одоо үер давтагдж ирсэн ийм түүхтэй юм байна. Тэгээд тэрнээс хойш нэрээ бол Datsun биш Datsun болгосон юм байна. Sun гэдэг нь одоо Японы ханзаар бол бас тийм нар мандах, нар ургах газар ч гэдэг юм уу. Тийм бас агуулгатай сая тайлбарлаж байгаа шиг байна. За түүхэнд бол ийм их сони юм байна. За ингэж явж хагаад ер нь бол ихэнх машинууд нь тэрвээс хойш Datsun гэд явж хагаад хамгийн анх 1959 онд Bluebird гэж анх нэр өгсөн юм байна. Анх удаа ерөнхийдөө машинда нэр өгсөн гэсэн. Өмнө нь болохоор Datsun 10, Datsun 14, Datsun хэд ч гэдэг ингээд явсан юм байна. За тэгээд Bluebird гэдэг энэ загварууд одоо үнэхээр тэр үед тухайн үедээ бол зөв хит болж ирсэн ийм загвар юм байна. За энэ хөөрхөн нүдэнд тусаад байгаа машин 10-аас гад команд машин байна. Tama гэдэг 1947 онд үйлдвэрлэсэн машин шиг байна. Тэр үед бол мэдээж нөгөө гэрлэн дохио гэж одоо баруун зүүнээ өгдөг тийм гэрлэн дохио байгаагүй. Тэрний оронд ийм заалтрууд байсан юм шиг байна. Тэгээд одоо баруун тишээ хэрэгтэй энэ босч явдаг ардлын машин энэ машин бол баруун тишээ ирэх чинь энэ нь зүүн тишээ ирэх чинь гэдгийг мэддэг. За ингэж одоо өгдөг. За 1963 онд нөгөө Bluebird чинь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан моделийг гаргасан юм байна. Тэр бол энэ модель юм байна. За юугаар эмэгтэйчүүд зориулсан гэхээр мэдээж доторх тав тухх одоо зөөлөн байдал гэдэг юм уу санал энэ дээрээ бол зөөлрүүлсэн байна. Дээрээс нь эмэгтэйчүүдэд одоо зориулсан цүнх за цэцэгний сав за бодог шунхаа хийх одоо кармаач гэдэг юм ингээ янз янзын байдлаар энд гаргасан юм байна. За ингээд Nissan машины үг түүх үргэлжилсээр за нөгөө Bluebird загварын машин чинь ингээд яваад маш алдартай байсан учраас энийг бол үргэлжлүүлээд үйлдвэрлэдэг байсан. За энэ нэг Bluebird-ийн нэг загвар байна. Та бүхэн энэ хоёрыг анзаарах юм бол ялгааг нь харах юм бол
Энэ загвар бол тэр үедээ бол одоо техник технологийн сүнгүй гайхамшигыг үзүүлж ирсэн гэж. Одоогийн удаа харьцуулах юм бол ерөнхийдөө одоогийн энэ хайбрид ч юм уу эсвэл цахилгаан машин үйлдвэрлэлтэй адилхан тийм одоо бүүн болж иж л дээ. Тэр нь юу гэхээр салхивчны асуудлыг автоматжуулсан байдлаар шийдчихсэн байна. Одоо энэ машин шиг харах юм бол салхиа бол энэ цонхоо онгоолгож ингэж оруулдаг байсан үеийг манай залуучууд сайхан мэдэхгүй байна. Бидний үеийнхэн бол бүгд сайн мэдж байгаа. Ингэж салхиа оруулдаг байсан бол энэ үед бол ямар ч тийм салхи оруулах шаардлага болцсон. Тэгэхээр салхины асуудлыг одоо автомат байдлаар дотор нь ингэж шийдсэн нь тэр үедээ одоо нэгсэндөө 1969 онд бол одоо Nissan-ы том технологийн дэвшил болж исэн гэж хэлж болно. Энэ миний ард байгаа энэ сайхан хар машин бол он тоолтыг хадгалж 1964 он. За 1964 онд бол Токио хотод Олимп бусдыг манай үзэж надад хэлүүлдэг бүгдийг мэдж байгаа. Монголчууд бидний хамгийн анхны оролцсон Олимп баг шүү. Би тэгээд санаж байна. Тэгвэл Олимпийн бамбарыг зөөсөн машин бол энд байж байна. Хаадан дээр нь тавхаар зөв Олимпийн бэлэг хэмжигтэй. За энэ ч юм би Олимпийн бамбарыг Олимпийн хорооны ерөнхийлөгч нэгээд зөөжсэн ийм машин байна. За Nissan-ы бас нэг дараагийн гоё тийм юник загвар бол одоо энэ Prince гэдэг нэртэй загвар маш цөөхөн үйлдвэрлэгдсэн. За одоогийн тэр тухайн үедээ одоо энэ 1900 хэдэн он болж таарч байна. 60-аад он болж таарч байна. Тухайн үедээ одоо Японы эзэн хаан Акихито Prince байх үедээ өөрөө бүлгэлж ирсэн машин. Энд ингээд зогсож байгаа жишээтэй. За би түрүү ярианыхаа эхэнд нийтдээ энэ зааланд 350 орчим машин байна гэж хэлсэн. Тэгвэл сая одоо мэдснээр нийт машины 60 гаруй хувийг одоо хүмүүс Nissan буцааж одоо ямар ч үнд төлбөргүйгээр бэлгэлсэн гэсэн зүйлийг ярьж байна. Энэ бол үнэхээр бас гоё тийм жест. Жишээлбэл Asahi Shimbun гэдэг миний мэдхийн Японы том сонин үйлдвэр сонингийн газар байдаг. Тэгвэл эдгээр жишээлбэл Nissan одоо энэ машин ингээ буцаад өгсөн байх жишээтэй. Тэгэхэд хувь хүн болгон өөрийнхөө тэр үед авсан цуглуулгандаа байсан машинуудыг одоо сайн сайнаны үүднээс Nissan гэж буцааж өгсөн төвхтэй юм байна. За энэ игнээ бол тэр чигээрээ одоо 70-80-аад оны машинууд байж байна. За бидний мэдих Nissan Patrol. За мэдээж машин үйлдвэрлэгч компаниуд бол 50-60-аад оноос одоо маш их олон тийм уралдаанууд зохион байгуулдаг байсан. Тэгвэл Nissan Corporation бол одоо бүх төрлийн уралдаанд за тэгээ Safari, Rally, одоо юу гэдгийг хурдны, зам дээр замгүй, шорон зам дээр бүх төрлийн уралдаанд орж исэн яг одоо оригинал машинуудаа бас нэмсэн дээр авчирч тавьсан байна. За дэлхийн хамгийн хурдан хүн Usain Bolt-ийн одоо яг ориг гарын үсэг энэ Nissan GT-R дээр бол байж байна. Тэгээ энэ загвар бол ерөөсөө Mr. Bolt гэдэг нэртэй дэлхийд дээр 3 хүн ширхэг байдаг. За нэг нь бол одоо энд та бүхэн харж байна. Хоёр дахь нь бол мэдээж Usain Bolt-д өөртөө бэлгэлсэн байж дараа. Гурав дахь нь бол аукционоор зарсан гэж байна. Энэ гайхамшигтай машин байна. Алтан өнгөтэй GT-R. За энэ бол мэдээж монголчуудад маш танил машин харагдаж магадгүй. Ягаад тэгэхээр одоо Япон улсын сумо хэмээхийн гайхамшигтай спортыг бол монголчууд бид нар байлд дагуулж чадж байгаа. Тэгээд 3-4 аврагынхаа буйнаар бол энэ машиныг бид нар зөндөө харсан байх гэж бодож байна. Яг нөгөө башууд төрүүлчихэд ордноос гараад баялаг тэмдээд явахдаа манай аврагууд маань ард суудсан байдгийг та бүхэн олонтаа харсан баг. Тэгвэл яг энэ тэр машин бол энэ байж байна. Nissan President гэдэг загварын машин байна. За үнэхээр Токиод тэрэндаа Якомад ирсэн залуучууд тэрөө зав зай байдаг бол энэ дээрээ үзчихвэл үнэхээр гоё юм байна. Ялангуяа машин сонгодог надад бол одоо үнэхээр юм бас 2-3 цаг нөгөө алхахлаа. Үнэхээр гоё тийм сайхан сэтгэл ханамж авлаа. Тэгээд өчтөр Токиогийн авто шоуг үзэж байхад та бүхэн бас анзаарсан бол ялангуяа тэр концепт карууд дээр анзаарсан бол эргээд нөгөө нэг машинууд маань толгой болж эхэлж байна. Толь гэдэг асуудлыг одоо видео камераар шийдэж эхэлсэн байна. Тэгвэл 48 онд жишээлбэл одоо Nissan-ны үйлдвэрлэсэн машинууд бол ямар ч толгой байсан байна. За ингээд ерөнхийдөө 49-50 оноос эхлээд ингээд толтой болоод эхэлсэн. Тэгвэл хөгжил гэдэг нөгөө спираль гэдэг шиг аливаа нэгэн зүйл буцтгаа гэдэгтэй адилхан хөгжил дэвшилжсэн тоо буцаад одоогийн машинууд бол буцаад толгой болж байна л гэсэн үг. Тэгэхээр юм гэдэг чинь ийм сони юм байна. Тэгээд Nissan-ы залуучуудаа маш их баярлалаа. Үнэхээр сонирхолтой гоё музей байна. Тэгээд бид хоёр явжлаа. Allow me to introduce myself.
Who knows what dastardly crime he might perpetrate next? He's a very clever arch criminal who must be put away. Another innocent victim of a suicidal maniac. За бид хоёр явсаар буцаад нарийта бас улсын онгоцны бодол дээр хүрээд ирлээ. Тэгээд хичнээн богино хугацаанд аялал маань үргэлжилсэн ч гэсэн бас хүсчээсэн зураг хөргөө авсан байх гэж бодож байна. За мэдээж гол зураг маань одоо Tokyo Motor Auto Show 2017 өсөлтөө байсан. Тэгэхээр гайхамшигтай яг шоу гэж нэрлсэн нь үнэхээр үнэн юм байна. Яг шоу болдго юм байна. Би зүгээр бодолтой тэнд очиод нэг айхтар машин тэрийг тайлбарлаад за энэ нь одоо тийм хөдөлгөөнтэй юм байна. Энэ технологийн тийм онцлогтой юм байна гэд ярих юм болов уу гэж бодсон чинь үнэхээр тийм болцооч байхгүй юм байна. Тэнд бол бүр ингээд ангааж ингэж явсаар байгаа машин тэрийг үдсээр байгаа л тэгэл таардаг юм байна. Тэр утгаараа ч гэсэн үнэхээр энэ яг шоу гэд нэрэндээ таарсан тийм шоу байдаг юм байна. За шгүй тэгээд Монисийн залуучуудад таарлцсанаар бас нэг өдөр маш сонирхолтой бас аялал үргэлжлэлээ гэж бодож байна. Тэгээ өчтөр чөлөөтэй өдөр гарсан. За мэдээж Токиод үзэж харах юм маш их байгаа боловч нэг өдрийн дотор бүгдийг барахгүй зүгээр ямар ч байсан хамгийн түрүүнд бисен жуулчт маань бол Skytree гэдэг гайхамшигтай одоо дэлхийд дээр бараг хамгийн өндөр баха телевизийн самхаг байгуулсан байна. За тэн дээр нь гарч үзлээ. За тэгээд мэдээж ирсэн хүмүүс бол одоо Shibuya тэгэл Ginza залуучуудын орд гудамжууд үү? Акихабара гэх гэмчлэн гудамжуудаар нь бас явлаа. Дээрэс нь яг шопинг хийж байгаа хүмүүс бол илүү тэр Ginza гэх тэр үнэтэй газараас илүү Одояма гэдэг нэг тийм хиймэл арал хийсэн байна. За тэр хиймэл арал дээр бол үнэхээр одоо яг том моодууд барьсан залуучууд тэнцэнийг хуулцдаг гэж байна. За тэнд эрхчлөөний хөшөөгийн бас тийм жижигхэн хөлбөрийг авчиад Францууд барьж өгсөн гэж байна. За маш том алсын хараг гэмчлэн залуучуудын чөлөө цагаан өнгөрөх маш гоё газрууд байна. Надад хамгийн таалагдсан тэнд Япон улс маань 5 том телевизтэй байдаг юм уу да. Тэрний Fuji телевизийн бас төв байр тэнд байдаг юм байна. За Skytree бол үнэхээр таалагдлаа. Тэр бол одоо тэр лифт нь ямар хурдтай дэшегээ яваад байгаа 634 м гинэ. Одоо Шанхай тавраас 2 м-ээр илүү. За яг телевизийн тавраараа бол одоо дэлхийд нэг номер. За мэдээж Дубайгийн Бурж Халифаас одоо арай намхан баг гэж бодож байна. Бурж Халифаач нэг 830 орчим байдаг үлээ дээ. Тэгээд үнэхээр Япончууд ямар гоё бүх зүйл нь хүний төлөө өөрснөө их найрсаг байгаанууд одоо мэдрэглээ. За ерөнхийдөө Токио хотоор явж байхад маш их гадны жуулчид таарлаж байна. Тэгээд бас тэрийг асуусан ерөнхийдөө Япончууд бол өөрснөө гадагшааг аялдаг. За тэр бодлогоо хумаад илүү гаднаас жуулчид одоо ихийг авахар болов боловсруулж байгаа гэж байна. Ихэнх оронтой бас визний харьцаагаа чөлөөж байгаа. Хамгийн сүүлд ихэд л одоо Таиланд улстай одоо жишээлбэл хоорондоо визгүйс очих тийм тохиромж төрсэн жишээтэй. За ингээд аялал маань бол амжилттай боллоо гэж бодож байна. Тэгээд тун удахгүй бас багийн хоёр маань Турк, Египт, Йордан гэсэн чиглэл рүү аялах бодолтой байна. Зүгээр хамгийн сүүлд Йорданы виз маань жоохон хүндрэлтэй байна. За яг хаа Египтэд очиод авч болох байхаа гэж бодож байна. За ингээд дараагийн аялал хүртлээ баяртай үзчихлээ. Гол зөвшөөрсөн манай агарын хөрлөг Улаанбаатар хотын Чингис хаан одоо сэргээс хүмүүсийн бодол болоо. Улаанбаатар хотод 4 хэм хот байна. Одоо орон нутгийн цагаар 20 цаг 30 минут орж байна. Та бүхний аялал байдлын үнээс хөлгийн дарга суудлын бүс нэгэн тохиог онтраатал бүсэд аялалгүй сууж байхыг хүсье. Тэшний таврыг онгойлох үед таны дээрээс хүнд зөөс онож болцохгүй тул боломжтой байж мөнх визээсээ мартамаарч буухыг сануулъя. Та бүхнийг Монголын үндэсний авралын тэмцэгч Мэд компаниар үрдөөс тадарснаа илэрхийлж хөлийн даргын юм сайхан болоод Испани нэгдгийн шууд сайн сайхныг хүсэж байна. Баярлалаа. Дахин уулзлаа баяртай.